Тэнгэрийн тунгалах зэрэглээнд болжмор жиргэжил байвал би амьд явна. Тэр шувуунд би хачин хайртай. Тэртээ уулын хормойд ой шуугжил байвал би амьд явна. Тэр эгшгэнд би хачин их хайртай. Хайраар би амьдртгийн. Хээр талаар морьтой хүн таваргаж явбал би амьд явнаа. Тэр бараанд би хачин их хайртай. Хідэн унаг голын зүлгэн дээр тоглож байвал би амьд явна. Тэр амьдтад би хачин их хайртай. Хайраар би амьдртгийн. Өвөлжөнөөс намрын хяг ханхалж байвал би амьд явна. Тэр үнэрт би хачин их хайртай. Өвлийн шурганд уруудсан мал бүрэн хонжил байвал би амьд явна. Тэр баярт би хачин их хайртай. Хайраар би амьдртгийн. Тоон эртний бор гэрт гал шаргалтчил байвал би амьд явнаа. Тэр амгаланд би хачин их хайртай. Толгодын намжаа ройгоор зам зурайчил байвал би амьд явна. Тэр аниргүйд би хачин их хайртай. Хайраар би амьдртгийн. Хаврын үтэш гадаа бороо шивэрчил байвал би амьд явнаа. Тэр шиврэнд би хачин хайртай. Харц хөлчин гамраг цээж налан суужил байвал би амьд явна. Тэр амьсгалд би хачин хайртай. Хайраар би амьдртгийн. Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж байвал би амьд явна. Тэр хэлэнд би хачин хайртай. Ариун нь мөнх монголоор дэлхий дутчил байвал би амьд явна. Тэр оронд би хачин хайртай. Би цог хорвоод мөнх амьдрах шалтгаантай да. Би яагаад ч өөхөхгүй. Орчлон гэрчээ. Азийн тэргүүн яруу найрагч, за дэлхийн нэг хүний шүлгийн номын эзэн, Нобелийн 5 удаагийн шагналт, соёлын гавьяа зүтгэлтэн Дамжин Сүрэнгийн Уран хвагван мөнхийн шалтгаан хэмээх шүлэг байлаа. Магадгүй өнөөдөр энэ стресстэй нийгэмд энэ шүлгийг сонсож үзэх, эсвэл уншиж үзвэл цаанаа нэг хүнийг тайвшруулдаг. Бид бүхэн Монгол эх орондоо ямар их аз жаргалтайгаар амьдардаг юм бэ гэдгийг энэ шүлгээс би ухаарч гэдэг юм уу, нэг тийм өвдөс хэмээх авч тэр тээшээр амьдарч явдаг юм уу гэж би боддог. Урд зүгт мөнхийн шалтгаан хэмээх Уран хаваан маш олон гоё зохиол, шүлэг, тийм гоё номыг хятад хэлнээр орчуулж мөнхийн шалтгаан гэсэн нэрээр тэр номоо нэрлсэн билээ. Тэгэхээр энэ шүлгийн маань ямар их агуу, тийм өвдөстэй, ямар их зүйрлэлийг бий болгож хэлсэн шүлэг вэ гэдэг нь анзаарагдах байхаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа.